За сайн байцгаана уу? Яг одоо Улаанбаатар өглөөний 5 цаг болж байна. Гэхэд явдлаад 11 өнгөрч байна. Тэгээ өнөөдөр очкивтер нэг технологийн ивент дээр орох хэвээр. Тэгээ нэлээд сонирхолтой асуултууд бэлдсэн байгаа. Тэрэнд бас хүмүүс юу гэж хариулах нь бүгдээр харцгаая. Хотын хамгийн яг гоё юм Silicon Valley шиг хэсэг нь яг хаана юм бол Улаанбаатарын. Ядад бол заа юу яг юм даунтаун хэсэг санагдаад тийм. Чамд ямар санагдчих чинь хаана юм бол? Даунтаун л тий. Тааш юу нэг ямар ивент таалагддаг вэ? Надлаа юм Монгол тийм технологийн ивент яг юм стартапын ивентүүд бас яг цөөрцөг санагдаад байна. Ялангуяа хүний нөөц төлөв чиглэсэн. Тэ coworking space байхгүй. Таах уу? За яг одоо очкетер нэг ярьсан ивент дээр ирсэн байна. Тэгэхээр яг энэ арт яг юу болж байгаа вэ гэхээр PineConnect юм төсөлд болж байна. Энэ дээр сурагчид яг нэг жилийн хугацаанд ямар төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан бэ гэдгийг танилцуулж байна. За тэр нэг надад таалагдж байгаа гоё юм юу вэ гэхээр Монголын томоохон компаниудын хүний нөөцийн менежерүүд болон захирлууд бас ирсэн байна. Тэгэхээр эндээс яг сурагчид нэг дараагийнхаа карьерийг ингээд эхлүүлэх networking төсөл нь бүрдэж явах шиг байна гэж харж байна. Амтаж ихний байдлаар орж харахад одоо амар чимээтэй байна. Жохон амжихаар нийтлээ ороод хайд гоё сонирхол. Төслүүдээ өөрсдийнхөө хэлцэх юм аа. Тэгэхээр би эндээс сурагчдаас ч ярилцлага авч байгаа тийм. Бизнес яг 1 минутын хугацаанд аягүй гоё давчхан танилцуулбал юуг нь бид нэр илүү ойлгох хэрэгтэй. Их сургуулийн лекцийн тахиун 50-аас 120 хүүхдээс багш ирж авахад амар их цагийг алддаг. Тэр нь болохоор хялбараар багш ирж авдаг биш хүүхдүүд өөрсдөө ирж авдаг систем хийсэн баа. Нөгөө нэг оюутнууд нөгөө нэг худалдаагаасаа эртмэс зүгөөд шүү дээ. Тийм. Тэрийг шийдэх үү? Тэрийг шийднэ. Энэ яг энэ тухайн оюутны код дээр царай мөн үү биш үү гэж шалгана. Бүр царайгаар унших юм тий. Тий, царайгаар. Чиш оюутнуудын дургу хүрэх технологи хийж байгаа юм дээ тий. За энэ бол бага насны хүүхдийн унших чадварыг дэмжих зорилготой. Ямар асуудал шийдэж байгааг уншихтаа хүүхдүүд одоо алтаатаа уншдаг тий. Хэдэн хүүхдээ уншиж байгаа вэ гэдгийг өөрөө мэдэхгүй байгаа учраас тэрийг нь програмын тусламжтайгаар хянах боломжтой гэсэн. Мөн эцэг эхчүүд нөгөө талаараа хүүхдээ хичээл хийсэн үгүй шаарддаг биш шууд осоод чилээсээ хийх байна гэдгийг мэдэх боломжтой гэсэн. Яагаад заавал хүүхдүүдийн багц өвдөлийн асуудлыг шийдэх болсон бэ? Ер нь энэ төстэй ихлүүлэх болсон шалтгаан нь юу вэ? Би өөрөө эцэг хүн. Тэгээ яг манай хүүхдээр толгорсон. Би ийм юм байж болдгоо. Би өөрөө хүүхдэд цаг зав гаргаж чадахгүй. Тэгэхээр яг нөгөө орой очиод ингээд нус нөлм сууж яхаар наан тий чөлөөтэй цаг дээр энийг хийх боломжтой байна гэсэн. За баярлалаа. Манай төслийн ер нь бол гол фичер нөх юм бол одоо хоолны зураг таниад эцэг калорийн тооцож өгдөг гэдэг нь төсөл байгаа. Би чинь бол ашиг олох тал олох гэж ер нь бол тийм зорилгоо хийгээгүй. Яг тэгэхээр би өөрөө ингээд одоо энэ шин тижэл гэдэг хоолны шин тижлийн мэдлэггүйгээс болоод ер нь бол тураалд ороод 2 жил гарын эмнэлгээр явсан. Тэгээд хүмүүсд ер нь бас ийм алдаа битээс гаргаасаа гээд ер нь бол тэгээд туслах маягаар л ер нь л хийсэн. Нэг минут цаасаа. Тий. За баярлалаа. За яг энэ жилийн төгсөлтөөр гэх юм бол яг одоогоор бол 180 гаруй хүн төгсөж байна. За тэгээд дизайн болохоор нэг 21 өгсөн шүү дээ. Тэгэхээр нэг 20 хэдэн хүн бол дизайн буюу UX UI дизайнер төгсөж байгаа. Үлдсэн нь бол яг софтвер инженерээр төгсөж байгаа. За тэгээд чадварын хувьд гэх юм бол мэдээж орчин үеийн технологи буюу одоо яг технологиор ярих бол Next.js те одоо team технологиудыг сураад JavaScript хэл дээр одоо суурлаад Maven stack буюу нэг одоо front end, back end гэх бүх зүйлийг хийж чаддгаар одоо ер нь төгсөж байгаа инженерүүд байгаа. За мэдээж нөгөө энэ салбар руу шинэ салбар руу орж ирж байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Career shift хийж байгаа, gap year авч байгаа, бүх юм цоо шинээс 0-оос эхэлж байгаа. Гэтэ ингээд сурагчдынхаа одоо ингээд өнөөдөр үр дүнгийн харахад тий хангалттай ингээд мэрэгчлэн болцсон чадвартай гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэл юу ч мэдэхгүй тий Figma ч гэж мэдэхгүй, UX гэж мэдэхгүй орж ирсэн бол одоо тий хэрэглэгчээ ойлгож сурж, хэрэглэгчтэй таарсан асуудлыг шийдсэн дизайн загварчилж юм гэдэг нь маш их бахархаж байна. Гол хөгжүүлэгч нар байх ёстой үндсэн 3 чанар гэж хэлж болох байх тийм. Хөгжүүлэгч нар чинь нөгөө бусад бизнесийнхаа үйл ажиллагаануудыг холбох шийдлүүдийг гаргаж өгдөг хүмүүс гэж харж байгаа. За хоёрт нь юу вэ гэхээр зэрэг тэр болгонд шантрахгүйгээр ахин дахин магадгүй нэг үйлдэлээ олон дахин давтах, олон дахин бичих турших тийм ганцаараа ажилтгүй. Нэг хэсгийг бол яг бие дааж өөрөө гүйцэтгэдэг. Бие даах чадвар болон багтаагаа маш сайн ярилцаж ойлголцох бусад мэрэгжлийн одоо ур чадварууд дотроо яг энэ гурав нэлээд өндөр хэмжээнд байх шаардлагатай байна гэж харагдаад байна. Одоо л ерөнхийдөө яг технологийн салбар дээр миний бодлоор болохоор hard skill бол
ерөнхийдөө хүн болгон өөрийнхөө хичээл зүтгэлээр авах боломжтой учраас тэр айгүй юм тэгш байж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд болохоор хандлага тэгээд түрүүний нөгөө миний танилцуулга дээр хэлсэнчлэн суралцаа сэтгэлгээ тэгээд ямар нэг зүйлийг дуусгаж чаддаг тэр тууштай байдал бол хамгийн чухал ур чадварууд гэж хараад байгаа. За бидний хамгийн номер 1 харж байгаа хүн зүйл нь болонгуудаа яг тухайн компани зорж байгаа зорилготой одоо шинээр ажилд орж байгаа буюу эсвэл Pinecone-оос ирж байгаа хүмүүс ч юм уу те нэг зорилготой байна уу? Энэ дээр нэгдэж чадчихна уу? Итгэл үнэмшил байна уу гэдэг зүйл дээр номер 1 шаардлага тавьж байгаа. Нэгэнт хамтдаа итгэл байгаа цагт бол бус энэ бүгднийг яаж игээд болгочихно. За манай хөтөлбөр болохоор ер нь яг 8 сарын хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд болохоор ер нь бол UX UI дизайнтай холбоотой бүр анхаарчнаас нь ахуулаад ер нь компанид яг ажилд ороход тодорхой ажлыг өгөхөд тухайн одоо өгөгдсөн тэр хэсгийн ажлыг сайжруулж чадхаар гэх юм уу. Тэр хэмжээний одоо чадвартай одоо дизайнерууд бол төгсөж байгаа гэж хэлж болно. Асуудал бол байгаа. Угаасаа хүн байгаа газар бол асуудал хаасаагүй байдаг. Гэхдээ энэ Pinecone Academy-д өсөж байгаа хүмүүсийг би бол хамгийн түрүүнд юу гэж харж байгаа гэхээр шийдэл төвлөрдөг, шийдлийг бий болгодог инженерүүд гэж харж байна. Тэгвэл иймэрхүү томоохон компани мэдээж нөгөө жоохон тогтолцооны босоод тогтолцооны удирдлагын чиг асуудлууд байна. Тэр асуудлыг шийднэ, би алднаа, би чаднаа, би бүх зүйлийг өөрөө бий болгоно гэсэн хүсэлтэр мэдээд байгаад болдог байхгүй. Хүн жоохон айцсаагаад өгдөө. За ингээд хэлчихвэл яах вэ? Тэгчүүл яах вэ? Гэт бид бүгд айцс байдэн шүү дээ. Тэр айцтайгаа нүүртүүлаад дараагийнхаа челленжтэй өөртөө итгэлтэйгээр явбал тэр бүх асуудал дараа нь эргээд болох асуудал биш үү. Угаасаа зөндөө өмнө харуулсан баг. Гэхдээ яг танаас зүгээр шулуухан асуу гэж бодож байна. Энэ удаагийн төгсөл ч юм уу? Ер нь Pinecone төгсөгчдөө та хэр итгэлтэй байна? Энэ төгсөгчд ажлын байран дээр үнхээр гарахад батуу. Бид хэд инженерүүд тий бид хэд алддаг. Гэтэ дараа нь засдаг. Тэгэхээр бид хэд төгсөлт болгон дээр манай бүтээгдэхүүний бүгдээрээ сайжирж байгаа. Төгсөлт болгон дээр манай төгсөгчдэр улам чадварчж байгаа. Төгсөлт болгон дээр бид хэд улам илүү олон хүүхдүүдийг байгууллагуудад нийлүүлж байгаа. Тэгэхээр бид хэд алхам бүртээ сайжирна. Гэхдээ өнөөдөртөө бол хамгийн сайн дээрээ байгаа. Маргааш илүү сайжирна. Яа, за баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За.